Улсын хурлын дарга Нэм усрын учрал бий. Иргэнэ хүнд суртлаас чөлөөлье үзэл санаанд ор нэгдсэн их хурлын гишүүдийн хамт зах зээл дэх төрийн оролцоог бууруулах, аж ахуй нэгжүүд зах зээлд нэвтрэхэд тулгарч байгаа хориг саадыг багасгах, хууль хоорондын давхардал зөрчлийг арилгах, зөвшөөрөл мэдэгдлийн тухай хууль, түүнийг дагалдах хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж улсын их хурлд өргөн барьлаа. Бизнес эрхлэе, хийж бүтээ, ашиг орлого олъё, амьдралаа өөд татъя гэсэн хүслийг хялсан хүнд суртлаас иргэнэ чөлөөлөх болно. Та эрхээ эдлэх гэсэн биш, өчнөө үүрэг даалгавар хүлээж, чихэр набуур өртлөөд гарч, цонхноос цонхонд, үүднээс үүдэнд дугаарлаж, алгадаар нь бичиг цаас хөөцөлдөж, цаг мөнгө үрхээс та бүгдийг чөлөөлөх болно. Дугуй, гутал засвар, үсчин, кофе шоп юм уу, хүссэн бизнесээ нээхтэй, аймагтаа, дүүрэгтэй, мэдэгдэхтэл хангалттай. Хаана юу, ямар эрэлт хэрэгцээ байна, ашиг орлого олох боломж байна. Яг тэндээ хүссэн худалдаа үйлчилгээ үйлдвэрлэлээ нээх таны эрхийг төрийн хуулиар хамгаалах болно. Энэ бол хүнд суртлын цаасан чөдөр тушаанаас иргэнэ чөлөөлөх иж бүрэн багц төлөвлөгөөний нэг бүрдэл хэсэг юм а. Зохицуулахаас илүү завхруулдаг, хориглоогүй зүйлийг ч зөвшөөрөл нэрээр хориглодог төрийн хүнд суртлын хан хэрмийг нураахын төлөөх шийдлийн зөвхөн нэг юм. Өнөөдөр төр бүртгэл 264, дүгнэлт 263, гэрчилгээ 132, магадлалын итгэмжил 30, сертификат 9-ийг олгож байна. Өөрөөр хэлбэл өөр нэртэй 667 зөвшөөрөл чөдөр тушаа байна. Өнөөдөр 251-ийн тусгай зөвшөөрлөөс 178-ыг нь цахимаар, үлдсэн 73-ыг нь заавал биеэр очиж зөвхөн цаасаар авч байгаа нь хүнд суртал үүсгэж, зардал чирэгдэл нэмж байна. Төр өөртөө байгаа мэдээллийг иргэн компаниас цаасаар нэхэж шаарддаг. Онцлог таалгасан ойлгомжгүй тодорхойгүй байдал үзмжээрээ хандах, алагчлах, ялгуурлах, улмаар авилгын хорт хөрс тэжээл болж байна. Энэхүү зөвшөөрөл мэдэгдлийн хууль батлагдсанаар эрсдэл багтаа ахуйн болон нэг удаагийн шинжтэй үйл ажиллагааг зөвшөөрлөөр биш мэдэгдлээр эрхэлнэ. Мэдэгдлээ гар утснаас ноутбукнээсээ явуулаад шууд үйл ажиллагаагаа эхлүүлдэг болох боломж бүрдэж байна. Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтыг тодорхой болгоно. Явцын хяналтаар үйл ажиллагаанд доголдоогүй бол шууд аль нэг дарга биш, тухайн зөвшөөрөл иргэнээсээ компаниасаа бичиг баримт шаардахгүйгээр шууд сунгагдана. Төрөөс мэргэжлийн холбоодод зөвшөөрөл олгох, сунгах зэрэг ажлуудыг бүрэн шилжүүлнэ. Иргэн таны эдийн засгийн эрх хэрэгчлөлийг хамгаалж, хийж бүтээх хүслийг хөшүүрэгдэн дэмжих болно. Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа боловсруулсан эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг улсын их хурлд Монгол Улсын засгийн газраас өргөн барьлаа. Иргэнэ хүнд суртал дүрм журмын гогтойгоос чөлөөлөе гэсэн илүү том зорилго, итгэл үнэмшил, үзэл санаагаа ажил хэрэг болгох иж бүрэн стратегийн шийдлүүд бэлэн боллоо. Эрх чөлөө бол эрх мэдэлтний зөвшөөрлөөр олддог зүйл биш ээ. Иргэн бүр хайрлаа хамгаалж, тэмцэн олж авдаг эрхэм нанд үнэт зүйл юм а. Эрх чөлөөний нар Монгол хүн бүрийг эвэ мандах болтугай. Иргэнэ хүнд суртлаас чөлөөлье.